Сайн байцгаана уу? Миний нэрийг Гэрэлтвэгийн Солон гэдэг. Би 2012 оноос аймгийн тэргүүний 3 дахь цэцэрлэгээс ажлын гараагаа эхлэх боловсролын байгууллагад 14 дахь жилээ бүлгийн багшаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын заах аргач багш Монгол Улсын их сургуулийн магистрантур багш Солонгон багшлагын ур чадвар бүтээлч арга барилаараа манлайлагч багш төдийгүй хүүхдүүдийг бодит орчинд бодит хэрэглэгдэхүүн ашиглан өөрөө бие даан судлан шинжилж бүтээлчээр чөлөөтэй сэтгэн асуудлыг шийдвэрлэх хамтдаа тоглох багаар хамтран ажиллах хүүхэд төвтэй сургалтыг өдөр бүрэн технологи хөдөж карт зурган зааварчилгааг ашиглан зохион байгуулж хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлан үйл ажиллагааг зохион байгуулж тэдний бүтээлч бие даасан хувь хүн болон төлөвшгөд дэмжлэг үзүүлэн ажиллагаараа онцлог юм. Үүний үр дүнд хүүхэд хөгжлийн үнэлгээгээр сүүлийн 3 жилд 93-аас 98% үнэлэгдэж байсан байна. Сургуулийн өмнөх боловсролын багш гэдэг хүүхдийн амьдралын суурь хөгжлийг чиглүүлэгч, ирээдүйн иргэний төлөвшлийн анхны хөтөч гэж би боддог. Багш хэмээх эрхэм мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь бага насны хүүхдийн бие бэлтэр, оюун ухаан, нийгэмшигэн хөгжлийг мэргэжлийн арга зүйгээрээ дэмжин өөртөө итгэх итгэлтэй нийгэмшигэн хөгжлийн суурийг зөв тавих Хэм зорилготой минь холбоотой. тэр бүр бяцхан шавнараа өөрийн хөгжлөө санан тэдэнд туслаж, хамтдаа тоглож, хамтдаа хөгжиж, тэдэнд төгсөн дэмжлэг үзүүлэх нь тэднийг өөртөө итгэлтэй, сайхан сэтгэлтэй, бүтээл сэтгэхүйтэй, эргэн болгон төлөвшүүлэхэд өв нэмрээ оруулж байгаадаа бахархалтай байна. Сургалтын орчны зохион байгуулалтыг хүүхэд нэг бүрийн оролцоог хангасан уян хатан олон хувилбартай байхаар төлөвлөж зохион байгуулахаас гадна тухайн хүүхдийн хувийн онцлогоос шалтгаалж ганцаарчилсан, хэсэгчилсэн нийтээр зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөн багшийн туслах эцэг их асран хамгаалагч нартайгаа хамтран ажилладаг. Энэхүү сайн туршлага аймаг бүсийн мэргэжил нэгт багш нар болон эцэг их асран хамгаалагч нартай танилцуулж туршлагаа түгээн дэлгэрүүлж ажилласан. Багш Солонгон эцэг их асран хамгаалагч нарынхаа дунд амтлаг алтан намар 1 2 өдөр бүр 20 минут миний мэдих өв соёл хөөсний баяр шинжлэх ухаанч хүүхдүүд үлгэрч аав ээж үйл ажиллагааг зохион байгуулж хүүхэд хөгжүүлэх үйл хэрэгт эцэг их асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж стандартын шаардлага хангасан аятаатай сургалтын орчинд бүрдүүлсэн хүүхэд бүрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Дорнод аймгийн сургуулийн өмнөх боловсролын дүрслэх урлаг мэргэжлийн багш нарын бүлгээс зохион байгуулсан дүрслэх урлагийн сайн туршлага үйл ажиллагаанд амжилттай оролцсон тэргүүн байр эзлэн сайн туршлага аймгийн мэргэжил нэг 60 гаруй багш нартаа түгээн дэлгэрүүлсэн. Багш Солонгон улаан загалмай нийгэмлэгийн онцгой гишүүн Дэлхийн зүүн олон улсын байгууллагын гэр бүлийн баяр хөөр хамтын аялал хүүхэд хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийн сургагч багш бөгөөд гэр бүлийн баяр хөөр хамтын аялал сургалтыг цэцэрлэгийн нийт 90 гаруй эцэг их асран хамгаалагч нар болон Дорнод аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран 11 багийн нийт 20 гаруй эцэг их асран хамгаалагч нарт түгээн дэлгэрүүлсэн тэргүүний бүтээлч багш нарын нэг юм.